Globus podcast-ыг сонсдог сонсогч та бүхэндээ энэ оройн нэмэндийг хүргэе. За бид өнөөдрийнхэн дугаарт Америк улсаас нэг зочин өрсөн байж байгаа. Энэ зочин маань бас өмнө нь Герман улсад 4 жил амьдарч исэн. Хоёр орны онцлог, соёл, нийгмийн ялгаа гэх мэтчлэн маш сонирхолтой сэдвээр ярилцах учраас та бүхэн минь эхнээс нь дуустал сонсоорой гэж хүсэж байна. За сайн байна уу Лавга? Сайн байна уу? Тавга маань Америкийн ямар хотод сурч байгаа илээ? Америкт очиод хэдэн жил болж байгаа илээ? Манай сонсогчдод өөрийгөө нэг танилцуулж байгаа. Тэгээ. За би Америкийн Калифорни мужийн Муриата гэдэг хотод амьдарч байна. Америк ирээд 11 жил амьдарч байна гэр бүлтэйгээ. За манай хот жижигхэн хот байж байгаа. Тэгээд Лос Анжелесоос 80 майл одоо Монголоор 150 км орчим байдаг. Лос Анжелес Сан Диего хоёрын дунд байдаг юмдад гэр бүлээр амьдраад энд бол нүүж ирээд нэг 3 жил болж байна. За Америкт амьдарсны хугацаа 11 жил. Мөн урд нь Герман улсын Трир хотод 4 жил амьдарсан байж байгаа. Бас гэр бүлээрээ 2004-аас 2007 онд амьдарч байгаа. Тэгээд Монголд очиж 2 жил болоод буцаад наашаага Америк руу ирсэн. Энд ингээд хүүхдүүдээ өсгөөд ажиллаад амьдраад завгүй амьдралын хэмнэлд орчоо явж байна. Амар сандаа жаргаад сууж байна гэж үү? Лавга одоо Германд 4 жил болчоод Монгол руугаа буцсан байж гэн тий. Монголдо 2 жил болсон гэж байна. Ер нь бас нэг алс холын оронд амьдрахаар маш их юмыг сурдаг, үздэг, хардаг. Одоо нэг үгээр хэлбэл Герман улсаас буцаад гэхээр надад нэг хаалга хаацсан байхад дараагийн хаалга нээгддэг тий, дараагийн үүд нээгддэг. Тэр жишгээр одоо Монголд ижаад яагаад Америк улсыг одоо зорих болов? Америк явсан одоо энэ аялал чинь чиний хувьд үр бүтээлтэй ирсэндээ одоо ер нь сэтгэл дүүрэн байж чадж байгаа юу? Зөв шийдвэр байсан уу гэж асууж байгаа юм. Тийм. За тэгвэл одоо эхнээс нь Германд яагаад ирэх болсон бэ гэдгээс эхлүүл арай юу тоолох гэж магадгүй. Би өөрөө олон улсын харилцааны Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны дээд сургуулийн Герман хэлний орчуулагч багшийн мөн дипломат ч гэсэн мэргэжлэр төгссөн 1999 онд. Тэгээд мэдээж нөгөө хэлхийн сурсан. Тэгээд Монголд бас ингээд Герман хэлний орчуулагч гэдэг германчуудтай бас ингээд ажил төрлийн холбоотой ажилтдаг байж байгаа. Мэдээж Герман явахыг бол миний маш их хүсэл байсан тухайн үедээ. Түнгийн сургуулаа төгсчөөд 2 жил ажиллаа. Тэгээд Германд бол тийм удна гэсэн сонирхолгүй зүгээр сурах гэж ирсэн. Тэгээд их сургуульд бас сурлаа. Хажуугаар нь ажиллаад ингээд 4 жил болоод ерөөсөө тэгээд Монгол руугаа буцааж очиод амьдрий. Одоо Монголд ингээд сайхан амьдран ажиллахлаа гэдэг ингэн гэсэн ийм хүсэл мэтгэлтэй явсан. Тэгээд Германд бол маш гоё амьдарч байсан. Буцаж очиод Монголдо очиод амьдрахад бас бидний яг одоо тэгэж одоо бид нар ч одоо 30 жоохон гарцсан байсан. Тэгээд нөгөө карьераа одоо яг эхлүүлэхэд бас нэг тийм таатай биш гэх юм уу да. Одоо тэгээд жоохон бэрхшээлтэй л байсан л да. Тэгээд ингээд бас эргэж сураад, магистрт сураад ингээд явж исэн чинь ерөнхийдөө бол манай хүн бас ингээд Монгол жоохон зүү байна. Ер нь буцаад Япон руу юм уу, Америк руу хойлоо нэг явж үзье. Гоё газруудаар дахиад нэг жоохон яваад амьдраад үзье гэсэн тиймэрхүү юм яриад. Би болохоор нэг санаадгүй л байсан л да. Нөгөө их орноо санаад ингээд ирсэн. Тэгээд Монголд 4 жил гэдэг чинь бас нэлээд баггүй хугацаа. Тэгээд за ингээ хойлоо ингээд ямарч байсан энд ингээд амьдрах гал бизнес хийх гээд одоо ингээд ажил төрлөө ингээд гад үзье гэж тэгжсэн чинь бид хоёрт одоо Аз ч юм уу таарад нэг нөгөө ногоон картны суглаа гэдэг. Тэгээд яасан ч харин хэдэн сарын дараа хариу ирээд ингээд танаа гэрүүл сонгогдлоо. Ярилцлагандаа ор гэсэн тийм юм хуржрээ. Тэгэнгүүт нь за үзээд алтыг гэж хойлоо нэг хаахтар яг нөгөө Америкт бүр нэг амар зүгсэн биш. Ерөнхийдөө бол нэг тийм санаандгүй байдлаар тэр нөгөө суглаанд очиод бүртгүүлээд картны аппликейшнийг бөглөөд ингээд явуулсан байсан баггүй. Тэгсэн чинь тэгээд нөгөө суглаанд хажууд тэгэл дараагийнхаа ярилцлаганд ороод тэгэл Америк руу ерөөсөө өрөөд ирсэн. Гэхдээ тэр бол миний бодлоор бол миний амьдралдаа суулсан хамгийн том азтай хамгийн мундаг суглаа байсан гэж боддгий одоо. Одоо бол нэг хөшөө суглаанаас би нэг янз бүрийн хүлээхэ болцсон. Тэгээд Америкт ирээд ингээд амьдраад яг төрхөн ингээд таслаад нэг юм тодорхой татах гэсэн юм. Зарим хүмүүс ингээд ногоон карт татсан гэхээр ногоон картны учрыг сайн мэдэхгүй хүн бас байж магадгүй тийм ээ. Тэгэхээр ногоон карт гэдэг нь одоо ямар давуу талтай карт болоод одоо чи Аз их таарсан гэж ярьж штэ. Тэгэхээр ямар давуу талтай карт байдаг юм бол энэ нөгөө Америкийн засгийн газраас жил болгон одоо ингээд ихэнх улс орнуудын одоо иргэдэд нээлттэй орж болдог одоо Америк албан ёсоор оршин суух тийм эрхийн одоо суглааны карт баггүй юу? Бүр засгийн газраасаа явуулдаг. Тэгээд энэ дээр тэгтээ бол одоо нөгөө Америкт бүр ингээд маш их хүн аманд суурьшсан одоо Орос, Хятад, энтхэг гэх мэт орнуудын иргэд бол оролцох боломжгүй. Одоо тэднийг үлдэртэй тэргүй манад ингээд цагаатлагч хүмүүс одоо энэ орнуудаас хүмүүс ингээд хангалттай орсон байгаа учраас энэ хүмүүс хэрэггүй гэдэг ингээд бас хязгаарлалт тогтооцсон байж байгаа. Филиппинд бас байдаг шиг санагдчихэв. Тэгээд тэрнээс бусад орнуудаас гэдэг ингэнгүүт одоо өглөөд тэгээд юугаараа цаанаасаа одоо яг юм суглааны журмаар нөгөө хүмүүс одоо жилдээ хичнээн сая бараг л 200-300
500 сая хүн оролцдог гэж би сонсч байсан. Тэгээд тэрнээсээ 50,000 хүнд эхний удаагийн ингээд боломж олгоод тэгээд интервью дараагийн шатны аягүй олон хуудасдах юм олон хуудсан юм бүгд юмнууд ирдэг. Тэгээд тэднийг бүгдөө тэндээсээ дахиад нэг 20,000 хүн сонгодог ч гэлүү дээ тий. Тэгээд тэр хүмүүс нэрхээ аваад юуснийхаа ярилцлаганд ороод тэгээ хурж ирээд энд ингээд шууд ирсэн өдрөөс эхлээд ингээд аль биесээр амьдрах, ажиллах бүх одоо нээлттэй болдог тийм журам байгаа. За тэгэхээр Монгол улсын иргэн хിവэрээ мөртлөө одоо байнга оршин суух эрх авч ийн гэсэн үг юм байна тийм ээ? Тийм байнга оршин суух эрх аваад тэгээ хэдэн жилийн дараагаар бас одоо нөгөө шалгалт магадлалт одоо иргэншлийнхаа юм өгөөд бас ингээд Америкийн иргэн болж болдог. Тийм зарчимтай. Гэсэн үг л дээ. Тэгэл Америкт ирээл тэгэл ер нь бол тэгэл хувь тавилангийнхаа одоо цаанаас нөгөө зурсан зургаараа л явж байгаа юм байл. Тэгэл одоо тэгэл энэ оронд амьдрах гал хүүхдүүдээ өсгөөл одоо ингээл явж байна. Ажил төрөл. Тавгийн хувьд одоо гэр бүлэрээ өмнө Германд амьдарч исэн. Тэгэхээр Германд амьдарч исэн 4 жилд Герман улсаас бас сурцсан эзэмшсэн зүйл байдаг байж таараа тий. Энэ юу байсан бол Герман улсад одоо сурсан зүйл нь Америкт зэрэг хэрэг болж байна. Одоо Монголд ч явцсан байсан юм. Одоо юуг сураад явж байсан бол Германд ирээл бол бид нар чинь тэгэл оюутны амьдралаар ингээл хичээлдээ яваал хажуугаар нь одоо маш олон цагийн ажил хийгээл ингээл яасан. Тэгээд ерөнхийдөө одоо ажил дээр яаж одоо тэгээд ер нь цагаа яаж баримтлах уу гэдэг тал дээр хариуцлагатай тэгээд ер нь тийм байх ер нь олон юмнууд сайн чанаруудыг би олж авсан гэж бодож байна. Тэгээд түрүүнд нөгөө өөр оронд байсан болохоор энд ирээд бас төлөө олоход хурдан одоо чадваруудыг эзэмших гэх юм уу. Тэрэн дээр бол арай илүү агцтай байсан болов гэж боддоо шүү дээ. Цаг багаалцсан гэсэн үг тийм. Тий арай цаг багаалцсан тийм бидний хувьд тэгэл одоо за зин чин ингээд нэг хүннээс тусламж аваад авах нэг шаардлага гараагүй тэгэл одоо ийм л нэг юу байх хэвээр одоо ингээд л байх хэвээр одоо ч гэдэг юм уу тий бүр нэг Америкийн нэг нарийн сайн мэдгүй ч гэсэндээ одоо тэгэл ингээд нэг юу яагаад яриад үзвэл за ажил хайвал одоо өөрөө л ингээд яваал очиол ингээд хүнтэй нь уулзаад ч юм уу ингээд бол болох хэвээр одоо гэсэн юмтай заавал нэг тийм нэг амар тийм hesitance одоо би одоо хүнээс л тусламж авах хэвээр ч гэдэг юм уу нэг тийм нэг юу бол байгаагүй гэж бодлоо. Герман одоо нийгмийн хангамж нэлээд өндөртэй орн шүү дээ ч гэдэг юм уу. Эрүүл мэндийн даатгал арай хямд гэх мэтчлээ. Ер нь нийгмийн халамж өндөртэй орн тооцож явдаг тийм. Америк жоохон түүний нийгмийн халамж яг нэг тэр асуудалтай юу? Тэр дөнгөж эхэлж ирсэн хүмүүст ингээд тэр мөрөн жоохон тийм бүрхэгдүү тэгээд яг хаанаас очиж яахыгаа сайн мэдэхгүй одоо ингээд ер нь интернетээс бүгдийг нь л яахгүй бол ер нь нөгөө нэг хүн ам ихтэй болохоороо тэгэл нэг юм нэг жоохон нэг тийм ойлгомжгүй тиймэрхүү юмнууд бас гарч ирээд байгаа л байсан л да. Тэгээд Германд ч юм бол ингээд бид нар би очиж шууд ингээд сургуулийнхаа илтээ өгөөл тэгэнгүүтээ за ингээд энэ юугаар энэ картыг нөгөө Туника гэдэг шүү дээ тий. Тэргээр ингээд хасандаа явна. Ингээд эрүүл мэндийн даатгал энэ офис дээр одоо сургуулийнхаа кампус дээр энэ ингээд очиод эрүүл мэндийн даатгалыг нийтлэн ч гэдэг юм уу тий. Тийм айгүй цомхон эмх цэгцтэй бүх юм нь одоо ингээ ойлгомжтой тийм байсан. Америкт ирсэн чи ерөөсөө л нэг том далайданд орсон юм шиг бүх юм ер нь бол жоохон тийм юу шаардсан одоо самбаа шаардсан ч гэх юм уу одоо чадвар шаардсан ч гэх юм уу ер нь бол юм одоо ингээд өөрснөө л ингээл яваал ингээл хайгаал тэгснээ очиод ингээл нэг газар очиод ингээл асуухаар мэдхгүй ах чишээ тий миний юу яриад байгааг ойлгохгүй ах чишээ тэгэл тиймэрхүү юм бодож байсан айгүйх тэгээд нөгөө энд ирэхэд бас яг ийм дотны найз яг ийм дотны хүн байгаагүй л дээ үлдээж аваад тэрийг ингээд туслаад одоо ингэдэж шүү гэх тийм юу би тэрөөс яг байгаагүй хэдийгээр Лос Анжелес амар олон монголчууд байдаг гэсэн би тэрийн тийм танил дотны хүн байгаагүй нэг юм манай зулагийн ихчийнхэн найз нь энд байдаг нэг тийм дамаа нэг охин ингээ би тэрийг юу яаж авч байгаа байхгүй юу? Тосч авч байгаа байхгүй бид дөрвийг. Тэгээд тосч аваад тэгэнгүүтээ нөгөө Монголоос нэг хотел захиалсан. Ирэхээ өмнө одоо ингээд Лос Анжелест ингээд бид нэр ингээд энэ хотелд ингээд буугаад очих юм байна гэ. Тэгээд нөгөө охиндоо нөгөө хотелийнхаа хаягийг өгж байгаа байхгүй юу? Эренгүүтээ. Тэгээд нөгөө хотел өгөө тэгээд за ингээд замдаа ингээд би тэд нөгөө айгу оройтчихсэн. Тэгээд замдаа замаараа нэг юм юуны Jack in the Box гэх юм бөөргөрний газраас замаараа ингээд drive through-гээр машинаараа явдаг юунаас ингээд юу аваад тэр охин бол яг тэрийг ингээд авчиг гэдэг аахгүй тэгэл тэгэл орооныхоо нэг идэх юм аваад тэгэл буудалтаа орж ирж байгаа юм. Тэгэл Америк welcome гэж өгдөж байгаа. Тэгэл өөрснөө одоо бүх юмаа зохицуулна. Тэр охин бол мэдээж би ингээд аягүй завгүй ажилтаа учраас ингээд яахгүй. Гэхдээ хэрэг гарвал залгаараа гэж за хацныхаа дугаарыг өгвөл тэгэл би дөрвч яг ингээд нэг шүн ингээд бүр 10 өнгөрж яхад тэр буудалт ирээл. За одоо эндээс ингээд өөрснөө бүх юмаа эхлэн тэгэл яг тийм байдалтай эхэлжсэн. Тэгээ тэр мөр нь бол бас хэлэн жоохон одоо отоход бол бас гоё санагдаж байна. Тэгэл одоо ингээд нөгөө дараагийн одоо за ингээд хамгийн эхлээд мэдээж утастай интернеттэй болж ижил
одоо ажлаа хайна, байраа хайна, одоо дараа дараагийнхаа ажлуудыг яаж штэ. Тэгэхэд бол ингээл буудалд орж ирсэн. Тэгээл тэрнээс бүх юм ахиhlах шаардлагатай болж байгаа байхгүй. Тийм болж байна. Таад Германд гэр бүлээр амьдарч байхдаа чиний хувьд бол одоо герман хэлний чинь төвшин нэлээд өндөр Монголд бас сурч чадсан тий орчуулагч мэрэгчлээ хүн гэр бүлийн чинь хувьд хүний хувьд герман хэлгүй иржсэн санагдаж байна. Тэгэхээр нөгөө хэд нь одоо хүүхэд нь гэр бүлийн хүн герман хэлээ ойлгохгүй ч юм уу чамд инээдэмтэй тийм хөгжилтэй гэр бүлийн ямар зүйлүүд гарчээ одоо хэлний асуудлаас эсвэл одоо соёлын ялгаанаас болоод ч юм уу. Тийм зөндөл юм болж исэн санахгүй байна л да. Би нэг ингэ сонссон. Танай гэр бүлийн чинь хүн би нэрийг хэлж болохгүй. Тэгвэл загнуулна. Хиний лавгийн гэр бүлийнх нь хүн нэг Монгол хоёр залуутай ингээ гурван Монгол уулзлаа гэж таарлал баярлал нэгнийдээ бүтэн ингээд нэг сеткер дүрм пи барьж утсан гэсэн тий. Тэгээд бүгдээрээс нэр уугаад тэгээд гэр бүлийнх нь хүн одоо нөгөө төр залуух нь гэр бүлийн эмэгтэй орой ирсэн чи гурван Монгол залуу дуу халчихсан хэвээр нэр чангараад бүр улс төр яриад нөгөө халцсан. Тэгээд тийм маргааш өглөө бас тэгээд амар ингээд халцсан яриадсан гэсэн. Тэгсэн чинь тэр гэр бүлийн эмэгтэй ингээд айгуу сайн германтай эмэгтэйсэн тэгсэн чинь алтхоонд ороод юм аянсан чинь бүтэн сакс нөгөө пив авч очиад гурлаа тэр үед нөгөө англи биш герман хэлгүй гурван монгол залуу байсан гэсэн чинь архигүй пив гэж бичсэн тийм бичгтээ пив авч яваад гэхдээ гурван монгол залуу би нэг олж уулзсандаа амар баярлаад яриндаа олж халж байгаагаа мэдгүй пивэндээ халаад байна гэж улам дуун чангараар амар нэгтэй чи тэрийг сонссноо Санжи тий. Хүүшээ та нар юу зогцсон ингээ амар гайхсан чи хүүшээж архигүй би байсан юм уу нөгөө он алкогол гэсэн байдаг шүү дээ тий. Тийм юм уусан. Бид нар нэрээ тэрийг одоо яхаа нөгөөсөө би энтэйг ингээл уулзахаараа үсэ хүний газар чинь тэгэл монголчууд би энтэйг уулзахаар баяр амар сэтгэл хөөрдөг шүү дээ. Тийм л юм ба. Тэгээ архигүй би уугаад цогцсон гурван залуугийн түүх байдیں۔ Тий. Тэгэл аягүй сайн ингээл тохио зангаагаар яриад ихний үед бол ингээл бүр намайг ингээ байхгүй ах чи ингээ дэлгүүрт очиод юм хумаа буцаацсан. Аягүй сүрхий яаж буцаасан ингээ тэгэхээр тэгэл ойлголцсон л байгаа юм чи. Ихний үед бол тиймэрхүү юмнууд ингээл зөндөө гардаг байсан нөгөө Best Buy гэдэг дэлгүүрээс электрон бараа авчаа. Тэгэл нөгөөтгийгээ авчиж жоохон яжсэн надад таалагдахгүй байна гэж. Тэгэл авчвал тэгэл одоо яаж тайлбарладаг байсан бодвол тэр тохио зангаагаар ярьж байгаа ингээл нөгөөдгөөс нь ойлгоод тэгэл аягуулсаа буцаасан тиймэрхүү юм бидэг шүү. Тий сөрхий агаахгүй өөрөө тэгээ их л бас гүчгсэндээ өөрөө хүүгүүд ингээд тохио зангаагаар сурч хагаад бас айгу хурдан сурцсан хүмүүс идэв шүү дээ тий ер нь бол тийм тэгээд нөгөө манай бас найз бодвол тэр би бас найзлах л та чинь ярьж байгаа. Тэгээд тэр найз тэгээд манай нөхөр хоёр ингээд хамт явж ингээ айгу юм хийдэг. Одоо нөгөө уулзах юм бид нар чинь ингээд дор дороо завгүй тэгэл явж штэ. Тэгэнгүүт нөгөө хоёр чинь ингээд ийшээ тийшээ очиод ингээ хүн амтантай уулзаад одоо тэр юм буцаах ч юм уу юм худалдаж авах ч юм уу тиймэрхүү юм дээр хэсэг. Та хоёр яадаг гэхээр нэг нь амар сайн ойлгодог гинэ. Нэг нь аягүй сайн ярьдаг гинэ. Тэгээд ойлгодог нь болохоор биш ярьдаг нь болохоор ингээл ороод ингээл хацгаа мөрөө яриад ингээл надад ийм юм хэрэгтэй байна ингэмээр ингээл янз янзаар ингээд ярьдаг. Мэдэн ингээд тэнгүүт нөгөө цаа дэлгүүр бодлогч ингээд ингэж тэгж юм тайлбарлаа ш. Тэнгүүт нөгөө төргөө манай нөхөр хардаг. Тэнгүүт манай нөхөр наадах чи тэгээд ингээд монголоор нөөдөн байдаг. Тэгэхээр нөгөө найз маань чи ингэсэн байхгүй юу гэж бодоогоо түгтайлсан. Нөгөө хүн нь бургай. Хоёр яг ямар систем мэрэг. Тэгээд бид нар шоотод хоёр нэг хэлгүүд үлээ хоёр битг шиг. Айгу хөөрхөн. Тэр чи одоо ингээд 20 жилийн дараа бид нар инээж байна л да. Яг тэгэхээр тэр хоёрыг таньдаг учраас инээгээд байгаа байхгүй. Түүнээс аюу сайн байгаа байхгүй. Тэгж явж байгаа хэлээ сурч байгаа байхгүй тий. Тэгээд нөгөө худлагч нь болохоор амар гахч ингэж байгаа байхгүй. Энэ хүн ингээд хэлгүй юм шиг байна гэж бодохоор нөгөөтг нь ингээд монголоор аюу сэрхий хэлээд байдаг. Тэгээд нөгөө өөрийнхөө ярьж байгаа хүнийг өөрт нь юм яриад байгаа хүнийг болохоор ойлгох гэх тэр хүн рүү ярихаар нөгөө хүн ажуудлын руу энэ юу гэдэг юм гэж асуудаг. Тэр ангууд би сонсоогүй юм байна. Тэгээд хоёлаа явахаар хоёроосоо бүх юм давхи болчдөг. Тэгээд нэг нь ойлгоод нэг нь яриад тэгээд газар очихоор тэгдэж болохгүй ойлгохгүй болохоор нөгөөдг нь болохоор ойлгоод нөгөөдг нь дуудаж дагуулж явдаг уу? Тий. Тэгээд би энийг нөхөж явдаг гэдэг. Тэрээр оюутнууд нэг юм ресторанд аявих ажилтдаг гэсэн чинь олуулаа. Тэгээд дандаа нөгөө 7 хоногийн сүүл 5 өдөр 5 дахь оройноос эхлээл хичээлгүй үед дандаа тэнд зөөвч мартхоонд ажилдаг те ингээд янз янзын ажлууд хийдэг. 10 өдөр нэг дор ажилласан те. Айгүй хол байдаг нэг автобусаар нэг цаг явдаг газар байсан шүү дээ. Тэр чинь тэгэл өстой нэрэ тэр ресторанд бол ерөөсөө
залуучууд нь галтгоонд нь ажиллаад бижигнүүлэл охтууд нь урталт нь зөөгч хийгээл тэгэл тэр рестораны бүх ажлыг авч явдаг байлаа. Тэгээ нөгөө монголчуудыг ачаалтаадаг тэгээд хурдан шаламгаа гэдэг ингээд ерөөсөө нөгөө амар ажлын ачаалт айгүй завгүй газар байсан шүү дээ. Айгүй хүнтэй хүнтэй пиг болчдөг. Тийм газар байсан. Тэгээд нөгөө рестораныхны эзэн. Тэгээд бид нар болохоор яхав тэгэл угаасаа хүний газар одоо Германд ч юм бол яг оюутнуудад ажил олоход хэцүү. Тэгээд тийм олон цагаар ажилладаг газар болоход хэцүү болохоор бид нар ч аяйгүй ингээд гүрийгээл төвчөөстэй ажиллаад тэгээд яадаг байсан. Төвчээл те. Тэгэл аяйгүй хачаалттай ажиллаад тийм болохоор тэд нар чинь бүр аяйгүй дуртай тэгэл монголчуудыг шинэ монгол хүн ирэхэд бол тэгэл маргааш нь ажил нэлээд гэсэн тийм. Одоо Монголдо бид нар бүгдээ ихэнх нь Монголд сургуулаа төгсөөд ирсэн. Монголд бас ажил хийж үзээгүй. Монголд оюутнууд ч ажил байх хийдэг байсан шүү дээ. Тэгээд Германд ирэл оюутан болол оюутны ажил гэдэг чинь зөөгчийн ажил их болно тий. Тэгээд анх удаа бараг зөөгч хийж байгаа учраас нөгөө хэдэн ундаануудаа ялахгүй герман хоолныхоо нэрийг анх ялахгүй айгүй хэцүү эхлээд нөгөө ихний өдөр нэг удаа нэг амар хөвгчлээ юм болж байсан нэг манай нэг найз нөгөө зөөгч хийжсэн нэг найз нөгөө өөрөөс нь зөвшөөрлөө авах болохоор нэр нь хэлчихлэхгүй юм л та. Ингээл бид нар ч ингээл айгүй завгүй тэр зааландаа баг 40-50 ширээтэй тэгээд гадна талдаа террас дээрээ бас битүү судалтай. За тэр одоо бараг нэг 200 түмний багтаамжтай ресторан байсан баха тий. Тэр айгүй их хүн ирдэг. Ягаад тэр хүн их ирдэг гэсэн бэхээр Люксембургийн хил дээр байсан 2 талын орнолтыг Герман Люксембургээс хоёлон хосон хүмүүс ирдэг. Нилээн бас гайгүй зэрэглэлийн ресторан байсан. Тэгээд хоол сайтай. Ер нь тэр хавьтай бол нилээн нэртэй ресторан байсан шүү дээ, тий. Тийм, тэнд бол ерөөс ингээд баян хүн битүү бус уучдаг. Тэгээд аюу хичээлтэй ажилладаг гэсэн. Тэгээд нэг амралтын өдөр бүтэн санд бол хамгийн оргил үеийн. За тэгээ өдрийн цагаар бол ерөөс ингээд пиг суучдаг. Тэгэл бид нар ч бас ингээд цосоо загвар хоорондоо ингээд ерөөсөн зөржгүүгээл нөгөө юмаа зөөгөө тоолондоо зөөгөл тэгэл бүх их юмж уудаг хүмүүсийн германчууд ч ингээд олон янзын уух юм захиалал ингээд яадаг. Тэгсэн чинь тэр ресторан дээр нөгөө гадаа террасаар бол юугаа аваад ундааны захиалгыг аваад гүйжсэн юм байна л да манай тэр найз. Тэгсэн нөгөө террас нь ингээд нийл ингээд ресторанч ингээд нийл ингээд шилэн байшин байж байгаа шүү дээ эргэн тойрон. Тэгээд нөгөө шилэн хаалгамууд ингээд нөгөө ихэнхдээ ингээд юм дэлгэтэй онгорхоод байж байдаг. Тэгээд тэр үед нөгөө жоохон салхилсан ч юм ааш ингээд нэг тал нь хаалтсан байж л тээ. Тэгсэн чинь нөгөө охин ч ингээд паднос дүүрэн юм уух юм барьсан баах юм ундаа кола одоо бүх юмуд ингээд барьсан ингээл яарсан сандарсан нөгөө гүүж явж хагаад шууд падностайгаа шууд шилэн хаалгаар нефт ингэж очиж ингэж мөргөөд ямар юм хаалтаад яг шилэн бол нөгөө айгу зузаан шил хамгаалтай шил ягаачгүй нөгөө падностай юм ингээл өөрөө ингээл унаал хамаг юм газраар нэг ингээл хаграал таснаас игээл ингээл бид нар ч юм бүрстэй амар айж байгаа юм чи яана юу болсон бэ гэл ингээл нөгөө ресторан дэсэн хүмүүс бүгдээрээ бүр ингээл гайхал яана босч ирэл зүгээрөө гэл нөгөө охин маань сандраа шууд таблет аваад босоод нөгөө гүүж байгаа юм баг тэр өөрийнхөө унсныг яахгүй нөгөө ундаануудыг буцаж аваачиж өгөх гээд хүүшээ гэж би тийм амар ачаалтай байдаг тийм нөгөө одоо бодоход тэр германчууд бас их соёлтой их юмыг их ойлгодог хүмүүс байсан юм шиг байгаамаа тий. Тэр их дурсамжтай ер нь бас хэсэг хугацаа байсан гэж би боддоо шүү дээ. Маш их юм сурсан. Лавгад тэгээд 4 жил одоо ингээд Германд байж байгаад Монгол руугаа буцсан байж байна. Монголд очиод 2 жил болоход чи болохоор ер нь Монголдоо суурин амьдрийгээ бодсон байх тий. А таны гэр бүлийн чи хүний хувьд яагаад ахаад гадагшаа гарах гэж бодсон юм бол? Одоо ингээд гадаад байж чад түрээд ирэхэр чинь нэг жоохон нэг бас нэг айгүйх тийм сэтгэл төрхгүй ч юм уу одоо болохгүй юмнууд айгүйх байдаг штэ. Одоо жишээлх юм бол ингээл яг ажилд орохгүй бол ингээл одоо нэг сонирхсан ажилдаа очивол ингээл аппликейшнаа бүглөөл ингээл за ер нь болчих юм шиг байна гэд бодож итэл жишээлбэл тагчиг болчих жишээтэй. Тэгэнгүүт одоо ард нь цаана одоо ямар нэгэн байдлаар өөр арын хаалгаар ч юм уу авсан байх жишээтэй ингээл ер нь нэг тийм шудрах бус юмнууд айгүйх гардаг байсан. Тэгээд ер нь л их жоохон тийм нэг төвтэй юмнууд бас гарч ирээд идэг байсан. Юм дөрөв журмаараа биш журмаараа биш. Тий одоо жишээлх юм бол би нэг ингээд нэг айгуу гайгүй ажилд ингээд орохгүй ингээд интервьюнд орчоод яг ингээд орох болцсон байж итэл жишээлбэл дараа нь ингээд уучлаарай манайх автсан ч гэдэг юм ингээд яаснийгаа ч хэлэхгүй ингээд тагчиг болчих жишээтэй. Тэгэл тэр бол ойлгомжтой л болсон байгаа байхгүй юу тий. Инчлэнгээр тэгэл тиймэрхүү юмнууд яажсэн тэгээд зохицол амьдруул гэж
болох байсан л да. Тэгээд яг дараагийн боломж одоо арай өөр боломж гарч ирэл тэгэл бид нар тэгэл наашаа өрөөд ирсэн. Хэрвээ тэгээд тэр үед наашаа ирэх боломж гараагүй бол мэдээж одоо бол тэгэл бас бүх юмаа зохицуулаад тэнд ингээл сайхан амьдрал явж байгаа л да. Миний төрсөн нутаг гэдэг бол хизээч тэгээ хүний өвлөмрөө буруулах газар биш. Тэгээд гоё амьдрал ингээл бүх юмаа болгоод тэгэл явж болох л байсан. Тэн дээр бол би итгэлтэй л байна. Сая оюутан байхаа амьдралаа ингэж ярьлаа те Германд оюутан байхад олцсон ажиллаа хийгээд ер нь ихэнх одоо тэрэгт байсан оюутнууд бол ихэнх нь өөр өөрсдөө санхуг дадаг байсан. Тэг стипендиатаа сурч байсан оюутан тэр үед бол баг байгаагүй. Миний мэдхийн байгаагүй баг. Тэгэхээр маш их ажил хийдэг ер нь мөнгө хэмндэг те болж игэл мөнгө хэмж эдийн засаг дээр нэлээд бас тооцоотой тийм байхыг их хичээдэг гэсэн те бүгдээрээ. Тийм надад санагддаг. Тэгэхээр тэр үед одоо өөрөөсөө бол тийм байсан бэ. Надад нэг юм санаанд орчлоо сая ажил хийгээд гүгээд Henry Ford нэг юм зарч буудалд орох гээд рецепцийн дээр нь очсон юм байна л да. Очоод тэгээд танад ингээ хамгийн хямдхан өрөө чинь сул энэ би тэнд чинь нэг өрөө хэлсэн. Зарч буудлын одоо би хүн маш гайхаад Ford-га та одоо ингээ өчигдөр танаа хүүчийн ирсэн манай хамгийн одоо үнэтэй хамгийн тансаг зэрэглэн тийм свит орсон штэ. Та тэрийг авах тэр сул байгаа гэж хэлсэн юм байна л да. Тэгсэн чинь Henry Ford өмнөөс нь ингэж хэлсэн гэсэн. Үгүй би түн шиг баян авдаг хүн бишээ гэж хэлсэн байгаа байхгүй. Хүүхдүүд чинь ер нь ямар вэ? Одоо гадаадын оронд байхад та нар шиг байна уу? Эсвэл ер нь юмэг нэлээд жоохон хялбар одоо бидний үе шиг биш болцсон анзаардаг. Ер нь гадаад оронд хүүхдүүд чинь та хэдийн амьдралаас арай өөрөөр амьдарч байгааг гэж асуух гэдэг. Германд байсан шиг. Харин одоо ингээд өдөр тутамд ажигдаг. Энд одоо энд төрж өсөж байгаа хүүхдүүд бол ингээд юмыг бол айгүй тийм амар хялбараар төсөөлн юмыг одоо ингээд өөрөө хийж одоо өөрөө бүтээн байгуулах хэрэгтэй, өөрөө бодох хэрэгтэй гэдэг дээр бол ерөөсөө тийм бодолтой биш. Одоо ер нь эндхийн одоо хүмүүсийн юугаар л болчих гол одоо тэгээд тэрийг л одоо айлуулахаар ингээд багч гэсэн мэдээж ингээд бид нэр яг өөрсөн шиг юм уу Монголд байгаа хүмүүс шиг бол одоо тийм бүх юмыг одоо ингээд болгодог тийм болох хэмжээнд болохгүй маа гэхэд ямар ч байсан нэг өөрийнхөө амьдралаа авч явахад одоо нэг хоолой хийгээд эсчдэг тий одоо гэр орноо цэвэрлэхтэй юм уу нэг одоо дуугүй нь одоо хийн гарчхаар шинийхэн дуугүй хийн гарчхаар өөрөө ингээд нацаас аваад хийлдэг ч юм уу нэг тиймэрхүү болгочихил гэсэн айгүй тийм хүсэлтэй байдээ одоо бид нарыг бага байхад ингээд нөө ээж аваад маань юм сурсан байхад чамд илүүдэхгүй нэг юм хийгээ сурсан байхад чамд чиний л юм гэж хэлдэг байсан шүү дээ тий. Тэгэл тэр үед бол бид нар ингээд төгшин хүмүүс дандаа л юм ярьдаг гэл ингээд нэг тэгэл нэг дандаа нэг тийм гоё хүлээж авдаг байсан тий. Одоо тэрийг бол яг ингээд нэг амар хөшөрцөн биш ч гэсэндээ яалтчгүй тэгэл нөгөө хүүхдүүдэд хэлээд та нарын үе өөр штэ бидний үе өөр штэ гэл өмнөөс тэгж хэлэхээс ахуулаад одоо ингээд яаж байгаа юм чи. Ер нь бүх юмыг л ингээд өөр хүмүүс хийх ёстой гэсэн одоо энэ хүмүүсийн юугаар өсчихгөө байгаа юм шиг санагдал тэгэл бүх юм л ингээл бэлэн байж ах хэвээр бүх юм одоо ингээл жишээлбэл ингээл өслөгөөл гараа л хоол худалдаж аваад идчихнэ гэх жишээ нэ. Тэгэхэд бид нар бол жоохон бахта одоо ингээд гараад юм аваад идэх гэсэн ойлголт бол баг байхгүй шүү дээ тий. За ингээд хурлаа зураад хонглоо хийгээд эсвэл одоо бүр байхгүй байвал гарч дэлгүүр ороод аваад тэгээд за тэгээ мөнгө нь байвал бүүн баяр болно шүү дээ. Мөнгө нь байвал тэгэл тэр мөнгөөр ангарч одоо юм аваад ч юм уу тэгээ хоолоо хийн гэсэн тийм сэтгүүт эсвэл ээж аавыг ингээд авчраад ингээд тавьцаа одоо гурил бодаагаар өөрснөө хоолоо хийгээд идээд тэрэндээ ингээ хаппи байдаг. Тэгэхэд бол одооны хүүхдүүд одоо энд байгаа хүүхдүүд бол тэгэл ингээд яг л нэг бэлэн л яг ширээн дээр ингээл юм байж ах хэрэгтэй гэсэн тийм сэтгүүтэй. Тэгэл одоо тэр одоо жишээлбэл сургуультай ингээл яваал инглээ гэхэд сургууль гарахад гарч ирэхэд нь л одоо ингээл нөгөө ээж аав нь хүлээгээл машинаараа ингээл авч явах жишээтэй. Тиймэрхүү юмыг л expect юм. Тэрнээс үүш ингээл алхаад ч юм уу ингээд автобусан суугаад одоо ингээд гэртээ харина гэсэн тиймэрхүү юм бол ерөөсөө яахгүй. Ер нь бүх юм л ингээд бэлэн байх хэрэгтэй гэсэн. Тим сэтгүүгээр өсөх шинжтэй тэгэл одоо монгол хүмүүс юм чинь аль болохоор хүүхдүүдээ жоохон юутай байлгах гал өөрсөндөө арчаатай амьдралаа авчих тийм нэг энгийн чадвар суулгах гал одоо хичээгээл явж шүү дээ. Хэр амжилттай болохыг сайн мэдэхгүй л ямар ч байсан бага хэмжээгээр ч гэсэн болгоно л гэж мэдээч хэрэг алтны дэрхгүй шална гэж хүүхдүүд нь бол бас л их ажиллаг арчаад хүүхдүүд болох хаа гэж эргэлзэхгүй. Яа, тэр тал чинь бас заримдаа бүх юм нэг урдуур нь орж хийгээд тэгээд нөгөө хүүхдүүд ч нэг юм л юм байж л байдаг. Ингээл хийцэл байдаг, бэлэн байж байдаг гэсэн бас бодолтой болчих гээд байдаг зарим талаараа.
Америкийн хувьд тэгээд бас нэлээд одоо хүн амын тоогоор дэлхийн 3-т ордог одоо том орн тий том 330 сая хүнтэй. Миний бодлоор ингэж бодоод байдیں۔ Англи хэл одоо бараг дэлхийн хэл болоод байна тийм англи хэлээр ярьдаг маш олон орн байж байна. Тэгэхээр Америкт хүн ер нь яг зөв юм олж чадах юм бол одоо амжилтанд хүрэхэд айгүй хурдан байдаг юм шиг. Одоо амжилт олоход айгүй хурдан гинт одоо дэлбэрээд гараад ирэх гэх юм уу? Тий, тэр бол ёстой өнөө. Одоо жишээлх юм бол угаасаа одоо ингээл дэлхийн олон улсаас ингээл хүмүүс American Dream гэж Америк мөрөөдөл гэж ирээл амьдрал ингээл явж байгаа. Одоо энд чинь монголчууд бол аюу шинэ одоо харьцуулахад дөнгөж одоо 2 дахь генерашн эхнийх нь хүмүүс ирснээс хойш за нэг 20 юм уу 25 жил л болж байгаа анхны монголчууд ирснээс хойш. Солонгос гэхэд жишээлх юм бол бидний бүр ирэхэд одоо 10 жилийн өмнө анхны солонгос хүнсний 100 жилийн одоо ирж сууршиж амьдрсны 100 жилийн одоо ой болж байна гэж солонгосчууд ярьдаг байсан байхгүй юу. Тэгэхээр бол одоо тэр хүмүүс чинь бүр одоо хэд дэх генерашн те 3 4 дэх генерашн дээрээ явж байна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр хүмүүс яагаад ингэж энэ дэрж амьдраад идэм бэ? Одоо Америк руу ингэж хурж ирж ингэж зүтгээд байна гэхээр ерөөсөө л Америкт хүн болгонд яг боломжийг тэгш олгодог. Ямар ч хүн өөрөө л одоо ууггүй ажиллаад юм уу зөв юм барьж аваад одоо тэгээд амьдрах юм бол бүх юм нээлттэй байж идэг. Тийм л орон тэргээрээ л одоо гол юм ялгаа наагаах гэж би боддтой. Одоо жишээлх юм бол чи зөв бизнесээ олоод ингээд явцсан бол чи гадаад байна уу? Чи дэлхийн аль өнцөг булангаас ирсэн байна? Чиний одоо саа үндэс чи ямар байна уу? Тэр бол нэг сонирн биш. Тэгэл одоо маш юм хэрэгтэй юм нэг чи нэг хэрэгтэй нэг бүтээгдэхүүн гаргаад үйлдвэрлэсэн байхад бол тэрийг бол авах хүн бол маш их. Тэгэл тэр бизнес бол нэг ингээл хүчээ авсан байхад бол өөрөө л ингээл цааш нь зөв залаад явах юм бол тэр хүн бол тэгэл хэдэн үеийнхаа одоо амжилтыг хэдэн үеэрээ амьдрах одоо юугаар иччин гэсэн үг байхгүй юу? Европын одоо Европын маш олон орнууд өөр хэлдэг шүү дээ тийм. Герман гэж 83 сая хүнтэй байж байна. За яг германаар ярьдаг хэд гурван орн байна л да. Жишээ нь Чех гэдэгт чинь бас чехээр л ярьдаг. Чехийн чехээрээ ярина гэхээс тэр утгаараа би бас яг тэгж бодож байлаа. Англи хэл гэдэг чинь бас хэлний давуу тал гэж бас их байна тийм ээ. Тий. Хэлний давуу тал тэгээд нөгөө маш олон хүн амтай тэгээд яг харьцангуй бас нөгөө төлбөрийн чадвар одоо худалдаа авах чадвар сайтаагаараа одоо тэр хүмүүсийн бизнес одоо ямар нэгэн л нэг тийм айтаахан боломжийн юм л гаргаад ирэх юм бол тэр ерөөсөө шууд л ингээл гараад ирэх жишээтэй. Тийм байна. Хүн амжилтыг жилхүү дээрээс нь англи хэлтэй орнууд зөндөө байж гин тийм ээ. Тийм Австрал, англи. Тэргээр л одоо хүмүүсийн нөгөө American Dream гэж ярьдаг нь л тэр юм болов гэж боддоо шүү дээ. Тэгээд нөгөө боловсролын систем бол яг бас нэлээд гайгүй энд яг амьдраад байж байгаа хүмүүстэй бодлоо. Германд нэг ийм үг байдаг. Чи мэдээж герман дахтаа сонсч байсан байх. Dreimal ist einmal zu viel гэдэг тийм Монгол дээр болохоор одоо юу гэмдэ 3 дахь удаа гэдэг бол одоо нэг нь арай хэтэрхий их гэж хэлэх юм уу? 3 дахь гэдэг байдгүй нэг одоо 2 удаа худлаа ярьсан хүн. 3 дахь бол тэгэл нөө шүү дээ тийм ээ. Харин Америкт энэ тал дээр ямар байдаг вэ? Чи яг л ижлэх юм. Энд чинь бас л хүмүүс тэгээд хэлсэндээ байх хэвээр юмыг бол мэдээж тэгэл одоо бизнес дээр ч гэсэндээ ажил зүгээр өдөр тутмын амьдрал ч гэсэндээ тий ер нь бол тэгэл яг яс хэлсэндээ бүх юмдаа ингээд юу байх юм бол тэр хүн илүү амжилттай байна хэлсэн юмаа хийдэг тийм л байх хэвээр байр суурьтай тий тэгэл гол нь тэгэл ажил бизнес тэгэл тэр хүний амжилт бүх юм тэгэл хэр одоо хариуцлагатай байгаагаас шалтгаална тэрнээс ч тэгэл удлаа хэлээл юм уу буруу зүрүү яриад юм уу юмаа цагтаа хийхгүй байх юм бол тэгэл амжилтгүй. 3 дахь удаа гэж байхгүй л гэсэн үг юм байна тийм ээ ялгаагүй энд. Нөгөө манайхан хаяа мэддэг шүү. За дараа гэл дараа болъё гэж яваад байдаг шүү. Америкчууд германчуудын талаар ямар төсөөлөлтэй ямар бодолтой явдаг бол мэдээж германд иржсэн ч юм уу германтай холбоотой олон Америк хүмүүс байдаг байх л да. Гэхдээ нийтлэгээр ер нь би нэг жишээ татъя. Германд байдаг хүмүүс одоо германчууд надад Америкийн талаар нэг таалагддаг юм ч гэх юм уу жишээлбэл зэвсгийн тухай хууль те одоо эргэн хүн одоо тийм галт зэвсэг эзэмшихэд аягүй хэлбэр
хуультай ч юм уу. Тэр нь айгүй ойлгомжгүй одоо энд жоон гайхдаг гэх юм уу тий. Нэг позитив биш. Ямар сайн юм бэ тий. Яагаад энэ хуулийн юм болчих гэдэг юм уу? Жоон энэ тал дээр жоохон тэгж хардаг. Тэрэн шиг Америкчууд германчуудын тал дээр ямар төсөөлөлтэй позитивч бай, эсэргээрэлч бай. Айгүйх тодорхой хэмжээний хүмүүс нөгөө Европоос ирсэн, дээр үед өвгдээдсэн Европоос ирсэн герман гаралтай хүмүүс айгүйх байдаг. Тэгээд тиймэрхүү хүмүүстэй ярьж байхад бол тэгэл германчууд ингээд амар тийм нарийн айгүй тийм тоосолтой гэж тэгж ярьдаг юм шиг санагддаг. Тэгээд сайн тал нь бол мэдээж дэлхийд даяараа л уналтдаг герман хүмүүсийн пунктлих байдалтай цагаа барьдаг тийм ингээд юу яадаг хариуцлагатай байдал гэдэг. Тэгээд юу нь бол айгүй нарийн тэгээд нэг тийм жоохон нэг тийм хөндөй гэсэн тиймэрхүү үзэл бодолтой байд юм шиг санагдсан. Ер нь бол маш эмгцэгцтэй хариуцлагатай тэрийг бол угаасаа Америкчууд яг хүлээн зөвшөөрдөг баха. Тэгээд энд чинь бол Америкчуудын сул тал бол айгүй тийм үрлэгэн юмд ингээд нэг тийм нэг юу юм шиг байдаг шүү дээ. Ингээл хамаагүй ингээл хэрэглээл хаяал одоо нэг тийм нэг удаагийн хэрэглээ амар ихтэй юмыг ингээл бөөнөр нь одоо жишээлбэл Америк хүмүүсийг харлал ингээл худалдаж аваад тэгснэ тэгэл айгүйх нь хаягдаал тий. Германчууд ч бол тэр тал дээр ерөөсөө тийм шүү дээ тийм үстэй. Тий надад бас тэр айгүй анзаарчихсан. Би тэд Америкт явж байхдаа одоо цорч буудалд ингээ ороход адгийн наацх нь ингээд нойлынх нь ус нь одоо даралтна. Амар ингээл ус нь сарх гэж ингээ гоождаг. Ингээд усанд айгүй өрлөн надад санагдсан. Германд бол тэгж айхтар усаар ингээд тоолохгүй шүү дээ. Яг тэгэхээр одоо ус ялангуяа дэлхийн нэг тэр усны одоо хомсдолд орж эхэлж байхад чинь Америк надад тий ус хайрлах тэрэн дээрээ надад нэлээ өрлгөн харагдсан. Зөндөө гой сайхан юмуд байсан. Айгүй их юм нийт ч юм шиг надад санагдсан. Ингээд хаваа юу гээл тэ хаач газар очсон ингээд танихгүй ижиж. Тийм нээлттэй надад санагдсан. Кондишн их хэрэгэлт юм билээ те. Кондишн гэдэг лөө. Тий AC air condition бүр энэ тэмдгүү хэрэгэлт юм билээ. Тэр чи одоо ингээд өчнөө тог байгаа шүү дээ те. Харин жоохон байгальд ийлгүүч гэх юм уу? Харин надад тэр бол байнга ажиглагддаг. Одоо ингээл ерөөсөө ингээл юмыг ингээл хаяал тий нэг удаагийн юу ч ингээл нэг удаагийн юу амар хэрэгэлдэг. Тэгээд ус юугаа ингээд хайрлахгүй байгаль орчноо яахгүй ч юм уу тэр байгалийн их усүрийг л яхахтар яахгүй байгаа юм шиг санагдтыг. Айгүй хог аян тэгэл аваад хэрэглээгүй юм шууд хаяал тий. Тэрэн дээр бол бас жоохон анзаардаг. Германчууд ч юм бол айгүй юм хэцэгцтэй тэгж юмдаа бол ариг гамтай ханддаг хүмүүс шүү дээ. Нэг юмыг удаан хэрэглэдэг. Тэгж ялгаатай санагдсан. Тэгвэл бас чи тэрийг анзаарсан мэн тий. Германд ирсэн хүн чинь бас германчуудыг мэдээд явсан шүү дээ. Хүн ингэж л амьдрах хэрэгтэй гэсэн тийм сэтгүүлтэй. Гэхдээ мэдээж тэгээд хэрэглэхгүй үгүй яахгүй юмыг бас хэмнэх хэрэгтэй шүү дээ гэж бодвол би бол гэртээ олгос тэгэл ус нусаа ингээл амар энэ байгалийн баялаг гэж хүмүүстэй хэлээл тэгэл та нарын хүмүүс чи хэрэг усгүй олчвол та нар яах вэ бодоод үзтээ гэл ингээл яхаа тэгэл яаж дандаа л тийм юм ярьж идэв ингээл би ч гэсэн бас хэлээстэл бийж байгаа. Гэхдээ энэ хүүхдүүд германд идэх хүүхдүүд ер нь бас их байгаль их хайрладаг одоо ногоо намаа дэмждэг энэ төр болоод байгаа шүү дээ. 16-тай 7-тай хүүхдүүд чинь. Тийм тэгээд ч ч зөв үзлээ. Америкчууд хэр ганган дэгжин хүмүүс чамд санагдаж байна. Германчууд бол ер нь ингэ шүү дээ. Монголчууд маань болохоор нэлээд ганган шүү дээ тий. Гоё дэгжин хуцлах дуртай хүмүүс гэх юм уу? Америк хүмүүс ямар санагддаг вэ чамд? Америк хүмүүс ёстой ингээ. Хамгийн энгийн хүмүүс л баг Америк хүмүүс ах тоо. Ерөөсөө тэгэл биендээ өвтэйхэн зүгээр ингээд энгийн хувцлал ингээд сурсан. Бид нар ч одоо бас тийм шүү дээ ингээд ерөөсөө тэгж гангалж зүгээр ингээд ганглаа явахаар одоо жишээлх юм бол нэг арай нэг ингээд нэг өөр хувц өмсөд гарах юм бол манай хүүхдүүд бол амар гайх. Хүүш ээж яасан хаажчих чаа юу болчих чаа ингээд ямар парид явах чаа ингээд тэгээд өөрөө ингээд гисний гоё ингээд нэг амар гангал монголмоор байсан ч гэсэндээ эргэн тойрны хүмүүс тийм биш байхаар чинь тэгэл нэг юу биш тэгэл зүгээр л ингээл энгийн чөлөөтэй одоо пүү зөмсөл юм уу тэгэл бэлтгэлийн хувцсөмсөл гарах жишээтэй тэгж хувцалдаг болчоод өөрөө бүр тэр хувцлалтандаа бүр ингээд авцсан одоо тийм гангалж мангалахаар бүр ингээд эв дүүгөө болчих юм уу тийм болчих юм шиг байна. Чамд нэг нийттэй юм байна. Би нөгөө Америкт дөнгөж ирчээд ирснийхаа дараа ингээд
ажил хайж байгаа байхгүй. За ингээд одоо яа гээл. Тэгэд нөгөө утас авч арай амжаагүй. Гэхдээ энд чинь тэгээд нөгөө нэг за одоо нөгөө гэрээний утас заавал тэгэл тэрэн дээр нь заавал юм сошиал одоо нөгөө нийгмийн даатгалын дугаар муугаар гэрээ мэрээ хийх хэрэгтэй гэл тэр мэрийгээ хүлээгээл жоох утас авахгүй нэг нэлээ 2 сар шихэн болсон байхгүй. Тэгээд нөгөө хөө ээж ахтаа ингээд гэрээсээ ноутбукээсээ юу ажлын зар хараад ингээд ажил хайгаал тэгсэн чинь нэг юм дээр нэг тийм нэг гоо сайхны дэлгүүрт ажилтаа авнаа одоо манай hiring гэж бичсэн байхгүй. Тэгэхээр манайх одоо ажилтаа авж яана л гэсэн үг шүү дээ чинь тий. Тэгэн авж байгаа гэсэн үг тэрийг би болохоор бараг л өнөөдөр авж байгаа гэсэн юм ойлгоод тэгэл хаягийг нь харсан чинь ингээл гайгүй ингээд нөгөө бид нар чинь тэр үед нөгөө 3 дугаар стриттэй Лос Анжелес ингээ 3 дугаар стриттэй ойрхон амьдардаг гэсэн бохоо баг тэр 3 дугаар стрит тэр тэгсэн чинь тэр оныхаа хаяг нь болохоор 5800 3 дугаар стрит гэсэн юмсан байхгүй. Тэнгүүт нөгөө ойрхон юм байна гээл гараад алхачий гээл алхаад алхачий гээ тэгээд гоо сайхны дэлгүүр юм чи мэдээж ингээл амар юм гой хувцалсан тэгэл тийм ганган байвал авах шанс нь илүү ах гэж боддог. Угаасаа Монголоос үгүй айгүй тийм хангалах сонирхолтой ч байсан юм уу. Тэгээд айгүй тийм өндөр өсгөтэй нөгөө нэг төв хөмсөд сандал өмсөд тэгэл ингээд айгүй тийм юу яагаал гой хувцлал тэгэл нөгөө өдөр чинь гараал ингээд нэг 3 дугаар стрит юм чи гайгүй ойрхон юм байна гэл яг мапас харсан л та. Гэхдээ нөгөө газрын баримжаа айгүй муутай тэгээд гараал ингээд алхаж байгаа байхгүй заваа дагаал очсон чинь нөгөө газрын тэр нөгөө ресепшных нь юун дээр үүдэн дээр ингээд байсан чинь танах ингээд яаж байгаа юу би ажил сонирхоод ажилд авах гээд ингэж гэсэн чинь энэ манай менежерийн юу вэ бизнес картыг аваад яраарэ гэдэг. Надад бизнес карт өгч байгаа байхгүй юу? Чи би яг тэрийг л авахын тулд 3 цаг алхсан болж таарж байгаа гэсэн нэр яана ямар тэнэг юм гэж бодож байгаа юм чи ядаж нэг хөлөндөө өвтөх юм өмсөд ч гарсан бол гэж бодоо. Тэгээ намайг тэр гой хувцалж төпөл өмснийг тэнд харж байгаа ч юм байхгүй. Зүгээр л үүднээс нь нөгөө бизнес картыг аваад гарч байгаа. Тэгэл Тэгээ усын нуул ясын даг гэж бид нар ч гэсэн ирээд германчууд өөрсдөө энгийн болохоор адилхан бас зүгээр нийгэмд ингээ гарахтаа энгийн бас ер нь би дэвтээ тэгээд амар кет мэд өмсөө гүйж яхад ч амар байдаг шүү дээ. Яг тэр югаараа Монголд очиод ингээл зүгээр ингээл энгийн гадуур явахаар ч маргал хүмүүс хараал тэгэл за тэгэл нэг энэ гадаадаас ирсэн юм уу гэд гайхаад уу. Юу гадаад дээр хүмүүс ханган дээр боддог байсан шүү дээ. Тэгэл ер нь Монголд очиод байдгаасаа бол нэлээд жоохон дэвшлэхгүй бол бас юу яа штэ. Хөлбөмбөг хэрэгтэй гэдэг юм гэж. Тэг яг тиймэрхүү юм болно штэ. Янз янзын юм сурч үзэж явах юм да. Лагоогт Монголоос юу гэж санаж өгүүлдэг вэ? Байлгүй яг зөндөл юм байна шүү дээ. Тэгэл гоё элэгсэг одоо ингээл хамаатан саднуудтайгаа ингээл ойр ойрхон уулзаал хинийдэн ч гэсэн ингээл дуртай цагтаа очиод ингээл аппойнтмент хийхгүйгээр дуртай цагтаа очиж болно. Тэр нь амар гоё. Бүгдээрээ ингээл хаач байна уу ингээд бөөнөрөө одоо ингээл уулзаал дуртай ямаа хийгээл ингээл за одоо тгийгээл өнөөдөр үдээс хойш тийшээгаа явъя гээл тэгэхэд бол тэгэл нэг асуудалгүй шүү дээ тийм Монголд чи энд ч юм бол тэгэл хүмүүстэй тэгэж шууд тэгэж юм яахгүй амар удаан хугацааны өмнө ч юм уу нэлээд олон хоногийн өмнө юмаа хийсэн тэгэхгүй дамжихгүй за тэгээд юм хүмүүс ингээл урчилж бүглэхгүй бол болохгүй Монголд бол тэгэл дуртай цагтаа гараад тийшээ явъя тэнд очие тэрэнд онгорхоо за гэж ингээл явчихдаг тэр за тэгэл мэдээж нөгөө гоё цагаан айраг ааруул тэгэл ер нь Монголд бол тэгэл миний эх орон гэдэг чинь тэгэл бүхэл юм нь гоё шүү дээ байнга л тэгэл санана. Тэгэл болж өгвөл ер нь болдог бол тэгэл ер нь ойр ойрхон очиод ирвэл гоё даанч тэгээд одоо ажил төрөл хамаг юмнаас олоод тэгж энд хамаг юм орхиол яваад ич чадахгүй тэгээд мэдээж тэгэл аав ээж хатуу хамаатан саднуудтайгаа ойр ойрхон очиж уулзаал бид нартэйгээ ингээл гоё байдаг бол тэрийг бол амар өгүүлнэ. Тэгэл гоё юм сэвэр тэгэл хөдөө яваал ингээл гоё адал явдлуудтай гоё яа. Энд чинь бол тийм юм байхгүй. Тэгэл ер нь л хотын амьдрал гэдэг чинь тэгэл яг салхинд гараад ингээд тийшээ явуулсан ч гэсэндээ нэг тийм амар яг Монголд шиг бол биш та. Дээр үед одоо бидрийг дээр үед гэхээр манай сонсогчд маань ямар үеийг Монголыг гайхаж магадгүй одоо 20 жилийн өмнө юм ярьж байгаа. Цэцэг түүх гэдэг нэг юм бидэг байсан шүү дээ. Цэцэг түүх гэдэг тэр цэцэг түүх гэдэг юм анх германд ирчээ бас би сайн мэдгүй цэцэг түүх гэхээр юу яриад байгаа юм бол гэдгсэн чинь нөгөө шинэ ирсэн оюутнууд шинэ хүмүүс чинь тавилга байхгүй хөргийн Монголоос ямар тавилгаа авчрах ш.
Тэгээ эрт цай нөө шал дэмий тавилга аваад мөнгө өрөлтөж буцаад Монголд очно гэж бодож ирдэг шүү дээ ихэнх хүмүүс. Тийм Тэгээд нөгөө гудамжинд тавилга хайдаг нэг өдөр байдаг те сард нэг удаа ч илүү хагас жилд нэг удаа юм болов. Тэгээд тэрнээс олсон юм цэцэг түүх гэж ярьдаг байсан. Америкт тийм цэцэг түүх гэж юм байх уу? Одоо Монголоос очсон шинэ бас л шинэ хүмүүс очдог байж таараа те. Тэгэхээр тийм цэцэг түүх гэдэг юм байх уу? Германыг бодвол нэг их юу биш. Нэг тийм түгээмэл биш. Тэгээд яасан ч гэсэн нэг тийм гоё юм байдгүй юм шиг санагдсан шүү дээ. Цэцэг түүх гэж оролдож үзсэн байх те гоё юм байхгүйс. Энд бол цэцэг түүх гэж оролдож үзээгүй. Угаасаа тийм нэг гоё юм. Одоо ямар ареагаас шалтгаална байгаа л да. Гэхдээ энд чинь нөгөө нэг тэгэж юм хумаа гадаа гаргаж яах нөгөө цаанаасаа хуулаараа бас юу та оройтой. Тийм. Одоо нөгөө хаусныхаа өмнө ингээд нэг том юм гаргаад тавьсан байвал тэрийг нөгөө ситигийн юунаас ирээд торгуулж хэмжээнэ. Одоо ингээд хогоо ингээд зориултын тус газар хайсан байна гэл тэгэл тэр чинь зөвхөн тэр хогийн цэг дээр ч юм уу яах ёстой гэсэн тийм үднэс тэгээд нэг хүмүүс нэг их тэгж тэрийг одоо аваад ингээ хэрэглэн гэсэн юу л нэг байдаггүй баха. Миний бодлоор Лавгагийн Америкчуудаас одоо юг их сурж байна? Америкчуудад авах ямар сайхан чанарууд байдаг бол хүмүүс одоо илэн далангуу тэгээд юу юм одоо за мэдээж олон үндэстэн байгаа болохоор би биентэйгээ зохицоод амьдраад сурцсан тэгээд юмн дээр их хүлээцтэй ханддаг юм шиг санагдтыг. Одоо хүлээцтэй гэдэг нь жишээлх юм бол одоо нэг ингээд appointment нэг цаг авах шаардлага гарлаа гэж бодъё те. Одоо нэг эмчтэй гэх юм уу, нэг одоо үзлэгэн дээр гэх юм уу те. Тэгэхээр тэр бол жишээлбэл одоо сарын дараа ч юм уу, эсвэл одоо 45 хоногийн дараа ч юм уу цаг өгчээ те. Тэгээ бид нар болохоор тритмент насаад тастаа арайч те яаж юм удаа үлэх ингээд нөгөөд хийж авахгүй шүү дээ тий. Нөгөө цагийг та өшөө газар руу уцаар нөгөөх нь 60 хоногийн дараа цаг өгч гэдэг юм уу. Америкчууд одоо тэгэл хүлээж лээ. Окей гэл тэгэл календар дээр тэмдэглэжэл өөтгийг хүлээж байгаа л яг тэр цагтаа. Тэгэнгүүт бид нар ч юм болохоор одоо ч бол бас жоохон тасаад эхэндээ олол тэгэл тийм удаа хүлээнэ гэж юу байд юм бэ ингээл тэгэл эсвэл одоо 14 хоногийн ч гэсэндээ ингээл амар удаж гэл ингээл болчих шүү дээ. Тэгэнгүүт дараагийн зам олдохгүй буцахтаа залуу гэхчээр 60 хоног гэсэн сонгоод буцаад 40 руу ноцтой дөө. Тийм 40 руу ноцсонгууд мэдээж тэр чинь аппоинтмент чинь байхгүй болсон байна шүү дээ. Миний дараа нэг хүн залгаад цаг авчна. За нэг шинэ үзлэгэнд оруулъя гэхэд ч юм уу за эх 7 хоног манайх бүгэлсэн байна. Тэрний дараагийн 7 хоног гингүүт би станаар нэг тэр хараа унтаа юм ста. За юу яачи. Шууд очиод үзүүлдэг газар мэдээж байгаа гэх тэнд очиг гингүүт нөгөө шууд очиод үзүүлдэг газар нь очихоор 3 цаг хүлээгчлээ тий. Тэгжээснээс дараагийн 7 хоногт цагаа аваад тэр өдөр нь яг хүлээхгүй 30 минутаа ингээд ягаад машинаа энд орцсон байсан бол дээр юм байна гэдэг юм уу тий. Тэгэхээр тэгэл нар ч юм бол ерөөсө тэрийг юу аахгүй комплейн хийхгүй тэгэл угаасаа л би хүлээх хэвээр за окей гэж хүлээгээд сурцсан. Тийм байт юм бэл. Ямиг ингээд үдийгээр ингээд эртнээс төлөвлөдөг ч гэсэндээ тэр яа цаана ингээд 40 хүн хүлээж байгаа гэдгийг айгу ойлгоцсон. Даманда тэгэл тэр бол нэг хэмжээ хөдлөг эмнэлгийн үзлэгэн дээр бол ерөөсөө л айгу тодорхой олж байгаа байхгүй нэг шинжилгээ өгч гэдэг юм уу тэгэл тэр мэрэндээ ч юм байнга цаг аавна тэгэл цагаан авсан цагаан одоо ингээд яг ингээд л ярьж байгаа цагтаа л ирэхгүй бол тэр чинь тэгэл канселтаал тэгэл дахиад ингээд тэгээд тэр мөрөн дээр айгу хүлээцтэй юм хүмүүс дээр айгу их тийм очирлж ингээд удаан хөдлөж сурцсан л юм лээ. Төвчээр нь одоо жишээлх юм бол өдөр тутмын амьдрал юмн дээр одоо арай өөр төвчээр ч юм уу яг нэг олон хүнтэй ингээд зохицоод амьдраа сурцсан л юм уу да. Тийм бид нар бол яг юмн дээр төвчээртэй. Гэхдээ яг одоо тиймэрхүү юмыг бол нөгөө Монголд ч юм бол нэг юм болгон боломжтой possible байдаг шүү дээ тий. Одоо жишээлх юм бол уцтаад уучраа хэлэнгүүд яана би одоо тэгмээр байна гингүүд за яхаа тэгвэл тэгчих гэл тэгэнгүүд окей гэл тэгэл тэрлүү н орчдөг. Тага би тэд бас хийж байгаа подкастаараа гадаад амьдардаг хүмүүсээсээ өөрсдөө сурсан, эзэмссэн эсвэл манай Монголын нийгэмд хараахан ороогүй байгаа ч юм уу эсвэл нэг хэсэг бүлэг хүмүүс маань л мэддэг тий Америкт байсан хүмүүс зөвхөн мэддэг ч юм уу ямар нэг бас нэг сайныг дагуул сарны гэрэл гэдэг шиг бас нэг нийгэмдээ оруулчихсан хэлж хэмсэн Америкт ийм зүйл байдгийг энийг би нэг монголчууд ийм болоосэй гэж боддог эсвэл Монголын нийгэмд хэрэгжээсэй гэж боддог гэж бодож явдаг зүйл чамд байдаг бол юу бол за тэгэл яг ингээл нэг үрчлээ яривал мэдээж олон л юм байх бах та жишээлх юм бол
яг нөгөө нэг за хамгийн ойрын жишээ гэвэл одоо жишээлбэл заны хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс ингээл айгүй хүлээцтэй. Тэгэд яг дүрмээрээ машин нам барьж явдаг. Тэгээд би биэндээ айгүйх ингээл хүнлээл зам тавьж өгвөл би бинийг ингээл одоо жишээ нь stop sign гэдэг ингээд байж байгаа шүү дээ тий. Тэр яг л тэр stop sign дээрээ зогсох хэрэгтэй. Эргэн тойронд хүн байхгүй байсан ч гэсэндээ тэр дээр зогсоол явна. Тэр бол бүр яг ингээд тогтцсон журам. Тэрэн шиг одоо Монголд манайх одоо жишээлбэл замын хөдөлгөөнд орцохтаа ингээл яг ингээл дүрмээрээ хүн болгон яваал одоо улаан гэрэл хасч байвал яг улаан гэрэл дээрээ зогсоол тий. Тэгэж явбал одоо бас замын хөдөлгөөний одоо дүрм журам одоо ингээд аюулгүй байдалтай. аюулгүй байдал тий аваар ослол одоо жишээлбэл айгүй яг сургуулийн орчин жишээлх юм бол одоо яг тодорхой явна гэсэн заалтынхаа юуныхаа дагуу яадаг зогсох газараа зогсоод хүлээгээд хүүхдүүдийг гарч байгаа үед нь одоо ингээд фэйсбүүкээр харахаар ч ингээд амар юм тавчуу зам дээр сургуулийн орхон зам дээр ингээд машинууд хар хурдаараа яваад хүүхдээ арчлаач гэдэг юм уу тий. Тиймэрхүү юм гардаг. Тэр бол ингээд амар эмгэлтэй санагдаж байгаа байхгүй. Тэгэхэд яг тэнд чинь мэдээж ингээд сургууль шүү гэдэг ингээд хар болцсон юм уу эсвэл одоо хурдны заалт байх л ёстой байгаа шүү дээ тий. Яг тэрийгээ хүн болгон ингээд заавар журмаа ингээд дагаад явчих юм бол дараагийнх нь одоо яах хор уршиг тэр хүмүүсийн хохирох одоо аваар осол бүх юм чинь ингээд тодорхой хэмжээгээр багасаа явчих шүү дээ. Тэрэн дээр ингээд зөвхөн цагдаагаар юм уу зөвхөн торгуулаас биш ерөөсөө л хүн болгон өөрийнхөө ингээд ухамсараараа яадаг болчвол зүгээр юм шиг санагддаг. Энд бол жишээлбэл одоо ингээд ерөөсөө л бүх юугаа дагна тий дүрм журмаа дагна заавар зөвлөгөөгөө дагна. Тэгэл тэргээр айгүй тийм хамаагүй аюулгүй байдаг юм шиг. Одоо эргэн тойронд хинч байхгүй хахад би зогсох гастаа газараа зогсчоод тэгэл цаашаагаа явна. Хурдаас харуулах туслаад хурдахаа цаараар явна. Мэдээж хурдны зам дээр бол тэгэл яг баримтлах ёстой юугаараа л явна. Би биэнд айгүй хүндэтгэлтэй хандна. Энэ хүн тохиогоо өгч байвал би ингээд оруулчих гэхээс шууд ингээд би явах ёстой гэдээ дайраад авахгүй тий. Тэг үгээр хэлвэл Монголд байгаа хүмүүсийгээ дүрм журмаа бусд хүмүүсийг одоо дүрм журмаа биелүүлнэ гэж харахгүйгээр та өөрөөсөө эхлээрээ хүн болгон дор торноо өөрөө тий дүрм журмаа бариад явах юм бол одоо улс нийгэм маань хэрэгтэй гэж хэлж байна тий. За тэгээд манай сонсогчд Монголд байдаг сонсогч үнийг сонссон бол одоо дор бүрнээ хийчих хаа гэж бодож байна. За лавгатагаа өнөөдөр ингээд нэлээд удаан хугацаагаар ярьж байна. Манай монголчууд одоо гадны оронд очихоор заримдаа Монголд сурсан мэргэжлэрээ ч юм уу эсвэл гадны орондоо сурч ирсэн мэргэжлэрээ өөр дахиад нэг оронд очихдоо мэргэжлээ солилцсон энэ төр явдаг тий. Эсвэл зарим хүмүүс маань маш олон төрлийн олон мэргэжилтэй болцсон байх жишээ нэ тий сургуулиудаар яваад лагогийн үед ямар байсан бол ямар ажил хийж байгаа бол одоо Монголд байхдаа бол орчуулагч мэргэжилтэй байсан байна шүү дээ. Тий яг яалтчгүй ингээд Америкт бол тэгэл мэргэжлээ солих юм уу одоо тэгэл өөр салбар руу орох шаардлага гардаг юм билээ. Би одоо жишээлбэл бакалаврын дипломтой, магистрийн дипломтой одоо тэгэл Монголд бол яатсан сурцсан бас ингээд ирсэн. Германд бас сурсан байсан. Тэгээд Германд гэхдээ яг төгсөөгүй байсан л да. Тэгээд ирээд ингээд ажил хайхад бол ерөөсөө тэр бакалаврын диплом, магистрийн диплом бол нэг чухал биш. Ерөөсөө л Америкт юу хардаг вэ гэхээр яг одоо ийм туршлага одоо тодорхой мэргэжлэр ажилласан туршлагатай байх хэрэгтэй. Тэгээд тухайн мэргэжлэр яасан тийм энд төгссөн юм уу? Энд одоо ингээд эзэмшсэн тийм боловсрал тэр ингээд амар чухал юм байлаа. Тэгээ би ирээд ингээд ажил таагаад ингээд яаж явахдаа бас ойлгосон л да. За би бол ингээд энэ югаараа бүр ингээд герман хэлний багш орчуулагч гэсэн мэргэжлүүд энд бол ерөөсөө ямар ч ингээд надад нэмэр болохгүй юм байна гэдгийг ойлгоод тэгээд хэсэг хугацааны дараа нэг удалгүй нөгөө нэг юм юуны сувилагчийн сургууль сураад тэгээд одоо ерөөсөө шал өөр ингээд юугаа солиод эмнэлгийн салбарын эрүүл мэндийн ажилтан болсон. За. Тий одоо ингээд энд болохоор тэр сувилагчийн юугаар ажиллаж байгаа. Тэгвэл маш өөр чиглэл рүү ороод ажиллаж байгаа юм биш үү? Ажил нь одоо ялангуяа маш эрэлт хэрэгцээтэй байж байгаа одоо сувилагч нар хаа сайгүй дутагдaltaй коронавирус болоод тий. Сувилагч нарыг одоо бас их үнэлдэг цаг үе ирээд байгаа шүү дээ. Америктаас ялгаагүй байна уу? Тий, ер нь бол би ирээд ингээд олж мэдсэн Америкт ер нь эрүүл мэндийн салбар тэр тусмаа одоо эмнэлгийн сувилагч, эмч сувилагч тэгээд ийм нөгөө юуны ажилтан хүмүүс л ер нь хамгийн эрэлт хэрэгцээтэй хамгийн их ажиллаар тасардгүй тэгээд цалин мөнгө ч гэсэн ер нь боломжийн байд юм байна гэдгийг олж мэдээ. Тэгээд бид ажиллаад тэгэл одоо нэлээд
ууч гарсан байж ш тэгэл дахиад сурах ажиллагаа эхэлсэн л дээ. Гэхдээ яг нэг амар удаан сураагүй тэгээд сураад тэгээд одоо бол би яг нэг өөрөө нөгөө хүүхдүүдтэй сургуулийн насны хүүхдүүдтэй ингээд гэр гэрээ юу бас нөлөө болохоор яг тийм олон цагийн эмнэлгийн нөгөө юм юунд бол ажилтгүй. Ээлжийн ажил бол хийх боломж угаасаа хүүхдүүдэд сургуулийн хөгж авах гээд тэгээд ийм юуны одоо home health nurse гэдэг тийм юугаар ажилтдаг. Одоо нэгсэндээ хүмүүсийн гэрээр нь очиод үзээд үзлэг одоо юуны эмнэлгийн дараа нөгөө эмнэлгээс ингээд нөгөө халаан малгаанд ороод гарсан хүмүүс одоо ингээд гэрээр нь нөгөө болтоо солиулах ч юм уу тиймэрхүү юу тэгээ эсвэл очиод нөгөө нэг юм ингээд яг тариаг нь хийж өгөх ч юм уу тийм юугаар ажилтдаг. Тэгэл ер нь ажлын 8 цагта өөрийнхөө одоо бас юундаа тааруулаад хуваараа өөрөө ингээд хийгээл явчихдаг тийм юм. Яг одоо тийм амар нөгөө коронатай тийм эмнэлгээр бол ажиллахгүй. Хэрвээ яг эмнэлэгт ажиллаж байсан бол бас амар утаал ачаалтал байх байсан баг. Харин харсангуу тийм тэр тал дээр гайгүй. Тэгэл ер нь яг л тэр нэгэн хэмээ яг хийдэг юугаараа жигтгэн одоо хуваараараа ажиллаад тэгэл явж байна да. Тэгвэл бас их Америк хүмүүстэй холбоотой ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Гэрээр нь очиж ийн гэхээр Америк хүмүүсийн бас амьдралыг гэр орноор нь яваад бас тань ч гэсэндээ бас нэг тий харцаа шидчихэж чинь гэсэн үг. Харин тий одоо нэг 3 давхар амар тансаг амьддаг 3 давхар байшинтай жинхэнэ нөгөө Beverly Hills-ийн айлтч очиж үзчихлээ да. Бүрстэ амар энгийн бүр ингээд ийм жижигхэн одоо нэг юм юу шиг нөгөө аяллаа одоо нөгөө машин шиг тийм юмдаа гэрээ болгоцсон тий. Тэгэл хаасаа чирээ явж байдаг мэдээж хүн л юм басан. Тэгэл хаан ч хэзээ ч хүмүүдэж болно тиймэрхүү айлтчихлээ да. Тэгэл ер нь айгүйх тийм хүмүүсийн гэрээр очиод тэгэл шаардлагатай юг нь ягаал нөгөө эмчийн заавраар ингэ хийх хэрэгтэй юм тэгэл явдаг юмсан да. Сая өөрөө хэлж шүү дээ тий 3 давхар байшинтай одоо нэлийн чинэлэх хүн үйлчлэгч хүртэл байсан гэдэг. Ер нь ямар хүнтэй ажиллахад чамд хэлбэр байдгүй одоо тийм баян тансаг хүмүүс үйлчлэгчээр байхад янз янзын асуудал хэлж илүү их юм шаардж явах юм уу эсвэл одоо амьдрал жоохон тиймхүү хүмүүс найрсаг байх юм уу тийм ялгаатай тал харагдах уу эсвэл өвдсөн хүн гэдэг чинь угаасаа хүний тусламж хэрэгтэй болсон хүн байж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө нэг ингээл өөр дээр нь ирээл ингээл одоо болтын baаж өгч юм уу им тариаг нь хийж өгж байгаа хүнд бол ер нь л айгүйх юу л ханддаг л да. Амар хүндэтгэлтэй энэ тэгээд нөгөө сувилагч гэхээр харин Америкт ингээд амар тийм чухал мэрэгжил гэж хардаг. Энэ ингээд хүнд ингээд тусалдаг. Яг хүний одоо ингээд хамгийн одоо эмч бол яг ингээл заавраа нөгөө юугаа өгвөл жороо бичээл ингээрээ тэгэрээ гिचээ. Тэгэл тэрнээс бусдаа ажил нь бүгд ингээд нөгөө сувилагчд оногддог болохоор сувилагчд бол амар үгийн дагаал амар хүндлээл ер нь айгүй тийм юутай ханддээ шүү харин. Тэгэл баян чинэлэг тийм тэгэл баян чинэлэг одоо янз бүрийн хүмүүс нэг их тэгж нэг аюу гарч байгаагүй эмч сувилагч одоо амар мундаг эмч ч юм уу хуульч ч юм уу одоо ингээл тийм хүн жишээлх юм бол өвсөн хаа би ингээл амар бие барилзаа энэ хүн чи эмч ингээл намайг амар ингээл юу яасан одоо ингээл намайг ингээл амар хянаал одоо тийм миний ажлыг ингээл ажлаа бороо хийж ийнэ зөв хийж ийнэ ч гэдэг юм уу ингээл тэгэл ингээл яах бахтай гэхээр харин ч эсэргээрээ бүр амар энгийн тэгэл өөстө нэр нэг баярлаа ч гэсэн ингээл надаас айгу сайн яаж ин миний эмийг айгу зөв хийж өглөө сайн хийж өглөө мөглөө гэл ингээл айгу энгийн тэгтэл ингээл эмээж өөрөө зөв уухгүй ч юм уу ингээл юм яахгүй байгаа байж ингээл та нарын буруу та нарт надад тэгж хэлж өгөөгүй ч гэдэг юм бод ингээд харин бүр ингээд нэг тийм боловсрал жоохон тиймэрхүү хүмүүс нь бүр ингээ эсэргээрээ нэг хүмүүс ингээд амар их юм шаарддаг байх жишээ те. Тэгэл яг хүмүүсийнхаа юунаас л одоо нөгөө нэг тухайн хүнийхээ өөрийнх нь үзэл бодол одоо тэрнээс л зарим хүмүүс л жишээлх юм бол ингээл хүний өмнөөс өвдсөн юм шиг те. Хүн ингээл өөрөө ингээл хийхстэй юмаа зөв хийхгүй зөв хоолой идэхгүй ижиж эмээ зөв уугаагүй ижиж тэгэл стаа нэрээ нэг би өвдөд байна ингээл амар ялгархсан тийм байдалтай байж хаад их хүмүүс бол тэгэл айгүй мөнд ороод хэлсэн яг ингээл хийхстэй юмаа хийж байна ста баярлаа гэл ингээл тийм л тэр амьдралын ялгаа бол нэг гардгүй юм шиг түүний хүмүүсээс л болдог юм шиг санагдсан. За тэгээд лагада маш их баярлалаа. Өөрийнхөө одоо Америкт очиод 11 жил амьдарч байгаа амьдралын туршлагаас бидэнтэй сайхан ярилцсанд маш их баярлалаа. Лагагийн маань гэр бүлийнх нь хүндээ бас их ажиллаг юм бай. Маш тусламжтай тийм залуу бас Германд бидэнтэй хамт оюутан цагийг одоо хамт өнгөрүүлж исэн их тусахгүй сайн залуу байдаг. Одоо олон монголчуудад тусалж явсан тэр тусахгүй залуудаа Глобус подкастаар дамжуулаад маш их талархаж явдаг бас
хэлээд минь дамжуулчих. Лавга чиний зүгээс манай Globus podcast-аар дамжуулаад минь хүргэх юмсан, сэтгэлийнхээ өгөх хэлэх юмсан гэж хэлж бодож явдаг хүн байдаг бол одоо арын алгадаад асуулын Америк улсаас оролцож байгаа болохоор арын алгадаад боломж олгоё. За баярлалаа. Арын хаалга гэжлүүлсэн дөө. Амар том юм өглөө шүү. Ер нь арын хаалга Америкийг дутуу агаад байгаа чи боломж олгосон чинь маш их баярлалаа. Тэгээд за энэ төвшөнийг гიშгэлээд подкастт оруулсан зэндэд маш их баярлалаа. Ажилд амжилт хүсье. Цаашдынх нь одоо олон уран бүтээл одоо сайхан нэвтрүүлэг хийх ажилд нь улам амжилт хүсье. Маш их талархаж байна. Монголд сууж байгаа хартай ээж аавдаа за тэгээд хатуу хамаатнаас найз нөхдөд минь хүргэе. Мөн тухайн үед Герман улсын тэрээр хотод хамт амьдарч байсан, хамт ажиллаж байсан тэр үеийнхаа монголчуудаа бүгдээрэнд нь бас минь хүргэж мэдчилгээ төвшүүлмээр байна. Бүгдээрэнд нь сайн сайхныг хүсье. За баярлалаа. За маш их баярлалаа. Ингээд дараагийн дугаар болтол баярлалаа. Баяртай сонсогчдоо. Та бүхэн минь дордорноо эрүүл сайхан байцгаагаарай гэж хүсэж байна. За баяртай. За баяртай.